Stars, I'm a fool for your love. Тэгээд наадам сайхан болж өнгөрлөө бие сайхан тэнлээ та нар цагаа харсан бахаа гэж бодож байна. Үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг нөгөө бурхтаар адааслагдсан залуугийнхаа 2 дугаар үйлрлэг ярихаар болчих воо. Ууг нь ярихгүй тэр чигтээ мөрий гэж бодсон ч болохгүй хүн инста болчхоор нь ярихаар шийдээд бичлэг орлоод байгаа өөрхий. Өмнөх бичлэг дээр ер нь бол тус аниме 1-р үйлрэл бүрэн гараад дууссан шүү. Бас дашрамт хэлэхэд бартендер ч гэсэн бүтэн яваад дууссан учраас битгий ахин дахин асуугаарай гэж хүсмээр. За тэгээ бичлэгтээ оръё. Өмнөх бичлэгийн төгсгөл манай Рёма 2 дугаар үйлрэл рүүгээ гүгээд дууссан да. Тэгсэн гүсээр угаад 2 дугаар үйлрэл дээр ирчихв. Тэгээд л мань хүн өөрөө өглөө эрт дэлгүүр дээр ирчихээр бүх бэлтгэл ажлаа хийж өгдөг учраас ажилсад нь хийх юм байхгүй хийцгүүрээд эвгүй байгаа учраас оройтож ирж бай гэд манай ихрийн өрөөсний их чинь тэгж байна. Тэгснэ 2 дугаар салбарын тухай ярилцах гэсэн юм аа гэд хэлж дуусаагүй байсан бөө инээдэн болоо явчлаа. Манай хоёрч гайхаад гараад харсан манай нөгөө алуурчин охин л нэг 2 нөхрийг олсоор үлгэж гисэн зогсож байна. Яасан бэ гэсэн энэ 2 нөхөр л амандаа хахтлаа мөгж ихүүлсэн бололтой юм угаалгах гэж өгснөө манай гэрийн толноос цэвэрхэн юм барьснаа л эн чин цэвэрхэн байлаагүй байна сүр бадруулах гэж байгаад бүтлгүүтэд хамаг амтны доог болсон юм шиг байгаа. Гэхдээ тэгээ яг уу банцсан хүн баавгаа ална гэдэг шиг дайрч андуурдаг юм байгаа үсттэй. Мэдээ чигчи урууны чилээ гарахгүй мо 2 туслах дүр юу л болоо гэж. Тэгснэл хөөрхөөсийг харуулдаар авчиж өхөр гарлаа да зайлвал. Цонхон нэмхэн шил учраас аюулгүй байдлыг хангах байна гэж анзаараад манай хүн ч өнөөдөр ирж явлаа. Туршхан байна гэд гүйчлээ. Мэдээж манай Рёмагийн 2 дугаар салбар нэг ихний яриа ингээд усанд урсж байгаа. Тэгсэн Рёма нөгөө гоблины сүргийг махан татшуулгасан агуудаал амьдарч байгаа бололтой дотор нь бяцхан гэр барьцсан. Яг Майнкрафт тоглож эхлэхэд байдаг шиг нөхцөл байдалтай байна шүү. Гэхдээ мэдээж баахан амьёптой юм ганцаардахгүй нь л. Нэмхэн шилээ ногоон амьёпны шингэнийг олон давхарлаж эвдэршгүй вакуум цонхшиг баахан юм игээд л орой болгочхоод маргааш бурхад дээр оч тайлангаа тавинаа гэд л унтлаа. Маргааш нь сүмдэр ирээд ороо залбирсан чи бурхадын ертөнц доочдгүй. Тэгэхээр нь л эрх болгонд уулзаад байвал бас хачин л байх л та. Гэд бодож дуусахгүйсэн гинэд нөгөө цагаан өрөөндөө хүрээд ирвэ. Тэгсэн энэ удаа манай Гандалфын гурвал биш өөр улбар шар өстэй дварф шиг нөхөрл зогсож байна. Уушлаарай нэг хийгээд байдгүй учраас эхний удаагийнх дээр бүтлгүүчлээ гинэ. Яасан бэ гэсэн гар урлал технологийн бурхан Тэкүн юм гинэ. Тэгэд Рёмагийн хийж байгаа шинэлэг зүйл сонирхол татаад гоё юм гээд Пикачугийн гэр бүлийнхэнд хийж өгсөн хүүхэлтэйг ширээн дээрээ тавьчихсан сууж байна. Тэгэд яах вэ өөрийн нөхцөл байдлаа хэлээд өнөөдөр та энэ ганцаараа байгаа юм уу гэсэн чинь манай Тэкүн бусад бурхад нь өөрснийгөө байх дуртай газараа өөрсдийнхөө амьдарч байгаа л гэж байна. Яасан бэ гэдгсэн энэ цагаан ертөнц Рёма мань хидэдэл цагаан харагдаад байгаа болохоос бурхад энд тэнд гэрээ бариад сайхан тухлан амьдардаг газар юм байх. Гэхдээ Тэкүн болохоор бадарчин л бололтой ямар ч тач гэр оронгоо дуртай газар тэнэж хэсүүчж амьдардаг аа л гэж байна. Тэгэл яг хуу ер нь нилээд олон юмны бурхан байдгийг мэдэж яваад буцаад ирхэн тэр. Ажил дээр эргэж очиод анхны дөрөв ажилтнаа цуглуулад жоохон оройтож ирж үзлээ. Ямар нэг асуудал гарв уу? Гэхдээ ямар л асуудал гар гэжтэй үгссэн. Тэгээд нөгөө дөрөвтөө өөрийн хийсэн цонхыг үзүүлээд шалгуулад бүр ягаад ч хахарахгүй үүгээр бараг бүх цонхоос олоод яаралтай үед ажилласан цугтна гэд хэсэг газрын цонхоо хэмдэн үлдээе л гэж байна. Энэ үед 2 дугаар салбар нэг 2 дахь арай хөөрхий дахиад эхлээд дууссан байдгийн. Гарч яваад нөгөө 8 ах хүүгээс их хэмжээний эмийн лон худалдаж авмаар байна гэсэн чинь ихээр авах бол нөгөө эмээ дээр очсон илүү дээрээ гэхээр нь эмгэн дээр очлоо. Тэгээд шинэ амьёбныхоо эмийг харуулаа сууж байсан эмгэнч чи ийм сайн ашигтай ажиллаж байгаа учраас 2 дугаар салбараа нээгээд л тэгж байна. Манай унжууг нь хар цагаан хилам өрн 2 дугаар салбар болоогүй гэж бодож байсан ч пичүүтэй чатлаад хин хинэн хичээнэ гэд 2 дугаар салбараа нээхэр шийдэх шиг боллоо л гэж ойлгоо сууж байна. Тэгсэн чинь дараа өдөр нь дахиад л нэг нөхөр миний цамцыг урдсан байна энтергээд бүр илтник нэр хүндийг нь унах гэд бүр ядцсан тэрэн байгаа байхгүй. Энийг нь үзэж байхдаа бүр яг Монголын юм л лайв хийгээд гүчгдэг нэг хулгайчуу санаанд буугаад би бүр бүтэн тэл пиц. Тэгэл Рёмаг орой харж явахт нь 3 нөхөр дагаж байна.
Тэгэхээр нь бүгдийг нь гөвчгөөд харуул дууцсан чинь дунд нь манай хуу зах хуу гүйж ирж явах юм. Чамтай угаас уулзмар байсан юм. Маргааш ажил дээр ирээрэй л гэж байна. Яваад очсон манай хуу зах хуу эмхэн нэмээд амтан сургагчдын бүлэгмийн эзэнгээд хөгшин ах хуугаар угтаж авлаа. Чиний нэр хүндийг унгаж хохирол учруулах гэсэн хүмүүс илт байгаа. Чи өөрийгөө болон өөрийн угаалгын газраа сайн хамгаалаарай л гэнэ. Тэгэл ажилчдаа хэлээд та өөрөө яах юм гэсэн би зүгээр зажлахгүй зайл гэж дүглэхгүй баана. Асуудалгүй. Гэт тэгэхэр нь эмхэн үнэн саг санаа гаргаж ирж байгаа. Тэр нь юу вэ гэсэн дайрж ирсэн нөхдүүдийг химэх балбаж хаяад араас нь эмчлээд төлбөрийг нь харуулууд буюу ус төлөөд зодуулчхаад араас нь эмчлүүлсэн хідээр зардалтай дүүцхөц албадан ажил хийх гэж байгаа. Тэгэл химэх балбчаад эмчлээд мөнгө авдаг гэсэн цуурхал тараад нөгөө нэр төрөлд нь халдах гэсэн нөхдүүд байхгүй болоод байдал намжаад манай Риомаж 2 дугаар салбараа нэнэ гэд өөр хот руу явдаг юм да. Өөр хотод очоод нэг том мангар олон лангуутай газар очоод нэг хөөхөн шар үстэй Наруто шиг охинтой таарна. Үнэг. Яасан гэсэн Сайончин худалдааны газрын эзнийг эмгэн танилцуулаад яваад очдөг юм байна. Тэгсэн л Бличийн гин шиг онгор нэмээд Окинава аялахтай нөхөрл гарч ирээд Риомагийн хамаг имийг л бүтээгээд өглөө. Бүх бичиг баримтанд бүрдээд болцсон. Чи одоо гарын үсгэл зурх дутуу энэ гэж тэгч байна. Яагаад гэсэн хагас дутуу юм хийвэл эмхэн үгээр идээд тайван суулгахгүй юм баха. Гэтэл сайхан сэтгэлтэй л дээ манай гин. Ажлуулах байр энтрийг нь харуулчаад оройн хоолнд урихдаа манай гиний өвгдөөц бас шилжин эргэжим гинэ. Мисошил, будаа, шарсан загасгаар өгч байна. Риома ч идээд бүр хөөхөн. Аргагүй Япон үнэлтэй. Ямар ч тач хамаг юмд бүтцэн учраас анхны хотоос хүн авчруулнаа гэд цахааны тагтайгаа явууллаа. Хүн эрдэл нь хийцгүй юм байна гэд адал явдал хайгчаа ажиллаа хийе гэдгсэн чинь Smash Ball гэнэ. Эвдэгч бодон гэд нэг мангар том битэг үсрэг амтнаас болж доод төвшний даалгавар байхгүй болсон юм баг. Гэхдээ тэр мэдээж манай Риомад ямар ч падлигүй асуудал л да. Мэдээж хотоос гараад нөгөө гахааг нь хэд сайн шааж аваад үхчихэр нь цуст амээ буруу цусалжгаад хөөгдөж явсан хоёр нөхөртэй хідүү өсөлнө. Хөөхис нэг найз нь бүр үхлийн ирэмгдээр байхаар нөгөөхөө нуучгаад бэрцэн найзаасаа холдуулах гэд амхандаа чадлаараа гүйж явахад нь авралын гэлч Риоман гарч ирсэн байгаа байхгүй. Мэдээж сэтгэл үнэртүүлсэн залуу юмпа нөгөө найзыг нь эмчлээд цөөхөн хитэн цаас аваад өөр даалгавартаа явж байхад гараад ирэхээр нь аргагүй ирэхэнд биеэ хамгаалж байгаа дэлсэн гэж гэрчлээрээ гээд авлаа. Нөгөө хахаага худалдааны газар авчиад ирэхэд манай Наруто л урж гарлаа. Яасан бэ гэдгсэн. Би чамд аюултай битгий өг гэсэн бицтэй. Эл загнаж гарчаа. Нимээд адал явдал хайгчдын бүлэгмээс хүн ирээд шалгаагаа дундгийн. Тэгээд яг хоо манай авруулсан гурвал энэ жинхэнэ MVP гэж байгаа байхгүй. Бидний аврах гэж үүнийг ялсан гэж гэрчилж өгөөд шийд хүлэхгүй. Нимээд Нарутош түүнийг сүртэй загнахгүй өнгөрч байгаа юм. Нөгөө гахаагийн шулсан чинь тусал цус гарахгүй байна гэд ажилтсан гахаад Риомач би цусалсан юм аа гэсэн чинь манагийн яаж тусал цус үлдээхгүй цусалсан юм бэ? Цусгүй учраас чанар нь илүү дээштэй илүү өндөр үнэр үштэй гэдэг бүр нүдэн гялалцаж гэлтгнаад үнний эвгүй. Риомач цус тамны бор цусыг нь идүүлчихсэн гэсэн чинь л надад тус өгчих хэрэгтэй байна гэд тэнгууд Риома хариуд нь ганцхан байгаа гэдгээ хэлсэн чинь л тэгвэл голоор нуугаад авчи гэсэлэрдгийг. Мэдээж Наруто уурлаад гинж тоглоом байсан юм аа гэд тэгээд нэг айтайхан ингээд өнгөрөөчнө. Тэгээд нөгөө гахаа махан зөндөө их байгаа учраас Риомагаар хоол хийлгээгээд өмнөх ертөнцид байсан гахаа махта шарсан хоолол хийлгээд бүгд амтрах идлээ. Тэгсэн манагийн маргааш нь яг Риомагийн хийсэн жороор нөгөө гахаа махыг чинь хийгээд зараад эхэлсэн. Риомач аргагүй л 8 чи юм аа гэд санаа алдаа сууж байсан чинь 2 дугаар салбарт нь ихрээ өрөөсөн 2 ажилтан нэг догоочтой хүрээд ирхэн тэр. Нэмж хэлэхэд энд байгаа 3 нөхөр ууг нь амтан сургагчдын бүлгэмд амъяв судалж угаад хөөгдсөн. Очих газаргүй багт нь Риома адил амъяв судлаачийн хуваар ажилд аваад амьдралыг нь залгуулж байгаа мангар хөөрхөн түүхтэй нөхдүүд байгаа байхгүй. Хэдхэн хоногт 2 дугаар салбараа төхнүүлж аваад буцаад л гимүүлгээд 1 дугаар салбар байгаа хот руугаа буцаж байгаа. Тэнд очиод 8 чахуу дурсгалын бэлэг аваачиж өгөнгөө удахгүй болох технологийн наадам магийн юмны тухай сонсоод авдаг юм. Адал явдал хайгчдын бүлгэмд очиод нөгөө эвдэгч бодонтой зэрэгцэх хэмжээний аюултай мангасуудын талаарх мэдээллийг авмаар байна. Гэхдээ дийлэх нь
өөрийн зэрэглэлээ нэмжихэд болж болно гэж сууж байсан чинь яаралтайгаар нөгөө технологийн наадам болох хотдоо илгээмж хүргэх даалгавар аваад газраар ниснэ гэдэг чинь л болж байгаа юм. Тэнд очиод даалгавраа биелүүлчихэд эргээд харсан чинь манай 8-аач ах уу алужээ ирсэн юм үзэж явж байгаа юм тэр. Нөгөө орж баг найзууд шахуу сайхан хоол идэх гээд явхад нь манай Рёмагийн онготонд орсноо гэлтэл их шиг тайрцаг хийдсэн нөгөөхөө 8-аач ахууд үзүүлээд дээр сая бараа хөргүүлж авдаг урлаач ах хүүгээр хийлгээд ашигын сайхан тэнцүү уугаад хин энд ашигтай байхаар тохироод авлаа. Та нар ингээд дүрэн байсаар л өнөө. Би бол энд өөдөж үглээ. Олигтой ярьчих ч юм гарахгүй, далминд нь та нарыг дийслэх хэмж олдохгүй юм шүү дээ. Ийм болохоор нь 2 дугаар үлрэлийг нь ярихгүй гэдэг хахад яриул нь энтэр гэж нэр манай Рёмагийн цэвэрлэгч Амёбон агаар цэвэршүүлэх гээд тавьсан байсан модны нүүрсийг идээд агаар цэвэршүүлж үнэрт дардаг төрлийн тим нэг нүүрсэн хар өнгөтэй Амёб болцоод тэрнээс нь гарсан шингэдэг нөгөө гинтээ төстэй царайтай 8-аач нөхөр замд таарсан хитэн сарамчин шиг хүүхдүүд болон ажил дээрээ гээд эн тентгүү туршаад нилээдгүй амжилттай л байгаа болтой харагдсан. Тэгсэн гейм бол хотын наадманд болно гэд Рёма ямартайч лангуу нэхэр шидэд гаргах хоолны менюгоо бодож байтал ажилтлын гэрээс охтыг нь сайн харж хандаж тусалж байгаа гэд баахан буутаа явуулсан. Тэрүүгээр нь сайн энтер хийгээд бас л хурхан суусан газар болгоноос шороо атгachдаг хүүхдтэй гоохой. Тэгэд геймүүлийн наадамд ирж тоглох дуулалт жүжигийнхэн Рёмагийн дотор байр нь ирж байрлаад хажуугийнх нь задгаа талбай тайз засаж жүжиг хийгэр болсон байх юм. Мэдээж уламжлалт ёсоор хүмүүстэйгээ танилцаж наадмаар сайхан бут авцгаая гэд найр хийхдээ нөгөө хитэн сарамчин шиг хүүхдүүдийг ч хамт оруулаад ер нь л нэгэндээ тусалсан, найзалсан хүмүүсээс урахгүй, тайван, их цагаан аниме уучраас л уйтгартай байдгийн байна л даа л гэж хараад байна. За тэрч яг уу. Гэснээс манай Рёма нөгөө аюултай тооцогддог мангас хайж байна гэсэндэ тэр дунд нь тренд гээд ер нь бол явдаг мод. Тэр модыг нөгөө гоблин агнсан хидтэйг агнахаар болоод хууцтай ах өрөөнд уулзж байгаа төдлөө. Ойд орсон чи ер нь л бас овоо байна шүү. Даанч нэг сул тал нь нүүрэн дундуур нь цавчих юм уу сүхээр онцглоор хорч ичдэг юм байна. Тэгээд л нэгдүгээр ээлжний нөхдүүдийг хүүс тэмтэрчгээд хоёрдугаар ээлжний нөхдүүдэд тулдах гэсэн арай л олон байна гэж шүү. Рёмач мэдээж гол дүр учраас баахан төмөр амебуудаа сүх болгож араараас нь саваад нөгөө хэд нь онцоход нэх хөрхөн буцаж гарт нь ирээд ч дунд нь компүү эргэж яадаг буюу шүү. Тэгсэн л бусдаас хамаагүй том ногоон тим нэг унгас юм уу юу юм мэдхгүй юмар хүрээлэгдсэн нөхөрлө муухай зарайлчаад ирж байна. Ингийн утга шидсэн амнаасаа падхаар юм буудаад зэврүүлчихлээ шүү. Тэгс яасан гэж Рёма шууд юу ч болоогүй юм шиг амебо шидчихж байгаа байхгүй. Би өмнөөс нь хагаад за энэ зэврээ дуус өөрхий зайлвал баг мааны модных юмгээ бодон сууж байсан. Шууд нефт гараад очоод туханд нь онцгдох юм байна. Гэт би гайхаа сууж ирсэн чинь чанар сайтай төмөр учраас зэврэхгүй юм байна гинэ. Тэгээд баахан амьябо нэгтгэж төмөр бөмбөг болгож байгаа нүүрэн дундуур нь 2 сая дэлсэж яваад ард дагзаараа савж унаа салтанаас арагаас эрдэнцийн авдар энэ төр унахчаад өгөхөд өглөө. Баахан явдаг модны арыг уншичаад геймүүлдэ ирсэн бэлтгэл ажинд бараг болцсон. Наадмаар гаргах хоолой бэлтчихсэн уухан болог байна гэдэг юм байна. Тэгсэн чинь уг нь бол энэ үед 10 цаг гарч ирдгийг нь би мэдэхгүй холцолоод аль дээр ярьсан байгаа байхгүй. Уучлаарай. Тэгээд л хамаг таньдаг хүмүүсээрээ сайхан наадамдаа бэлтгэж туслуулаад тэрийг нь хөөхөн нөгөө бурхтанд харж таашаагаад бас тэрүүгэнд энэ хурган зугаацаад явж байгаа. Тэгээд л геймүүлийн наадмаа сайхан үзэж таашаагаад өдийг хүртэл тусалсан хамаг хүмүүстэй талархаад янз бүрийн сайхан хоол идэж сайхан зугаацаад бүх сайхан дурсамжууд өдийг хүртэл өртөнд тусалсан хүмүүсийг иргэн дурсаад энэ аниме нэг мөсөн хөшгөө хааж байгаа шүү. Та хэд гомдлоо доохлоор нь дийслэхгүй нэг бичлэг оруулж үзлээ шүү. Надад бол мангар уйдгартай л байла. Та нарт ямар байсныг сэтгэл хэсэгдүүлдээгээрээ. Ямар ч тач ингээд энэ анимед өөр нэмж орох хэсэг байхгүй шүү гэдгийг хэлмээр байна. Дүнэлт гэж тийг юу ч хэлэх втий. Ямар ч тач манайхан тэгээ сайхан лайка дараад, subscribe товчоо дараад хажууд нь байгаа хонхыг асаасан ч болно заяа. Яг асаахгүй байж болно. Гэхдээ асаачихвал манчкад нус хэрэгтэй л байдаг юм. Улмал олуулаа болж байгааг харахаар бүр үйлчих гээд гоё байна өө. За ямар ч тач нэг ийм л байна да. Үтсэнд баярлаа. Дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.